И я в Кыргызстане всем начал говорить: покупайте биткоин, покупайте себе майнинг и начинайте зарабатывать деньги. Но мне тогда практически никто не поверил. Я сам где-то тогда заработал, намайнил где-то 30 или 40 биткоинов. Он тогда стоил дешево. $1000. И сейчас у тебя появился второй шанс. И это вот все благодаря первому децентрализованному банку в мире. И это название децентрализованный, кстати, мы первые в мире, кто и придумали это название. И сейчас по всему миру пошла тенденция, во всех странах начали приниматься законы о криптобанках, о децентрализованных банках. И хочу вас предупредить, что любая инвестиция, она несет за собой всегда риски. Вы должны сами проверить все это. Но однажды рискнув, можно стать на всю жизнь счастливым. И как говорят, кто не рискует, тот не пьет шампанское. Есть оправданные риски. А есть неоправданные. Я с 90-х годов занимаюсь бизнесом. И я всегда шел туда, где никто ничего не знал. И один из первых зарабатывал очень большие деньги. А потом весь мир начинал туда идти. И зарабатывать уже было нечего. Это вот сейчас как на биткоине, ты много денег не заработаешь. Он уже очень дорогой. Ну, максимум он вырастет там до $1 миллиона. Но чтобы купить сейчас один биткоин, нужно $100 000. И наша вот миссия, нашего банка миссия, это сделать финансы достоянием каждого человека. А потом вам в конце Кристина расскажет очень интересную историю про биткоин. Потому что ей пришла эта мысль, она вам расскажет в конце. Поэтому дождитесь до конца. Это очень интересно. Вот команда руководителей банка. Я их всех знаю лично, каждого. В прошлом году летом я летал на встречу в Дубае 2 раза с ними. И эта идея принадлежит вот Максиму Сахарову, Юсуфу. И они мне тогда рассказали идею, то, что они будут делать. Еще ничего не было.
У них были на руках уже все лицензии и все разрешения. Жилийн нэг жилийн өмнө бол энэ залуучуудын гарт бол бүх банкны лицензүүд нь бол гарсан байсан юм. Бүх лицензүүд нь. И когда они мне рассказали презентацию, я вначале ничего не понял. Тэгээд надад анх энэ ингээ өөрсдийнхөө бүх санаагаа төслөө танилцуулахад бол би яг гол ойлгоогүй гэж байна. Может быть, ты сейчас многое тоже не поймешь. Магадгүй та ч гэсэн өнөөдөр гүйцэл бүгдийг ойлгохгүй байж болно гэж Но байна. если ты поймешь идею, Гэтэл та нарын бидний гол даалгавар бол энийг ойлгох хэрэгтэй. твоя жизнь может измениться. Хэрвээ та нар энэ өнөөдрийн бүх зүйлийг одоо энэ төслийг ойлгож чадах юм бол таны амьдрал өөрчлөгдөнө гэж байна. И вот они пригласили к себе в команду самых больших людей в этом мире. За энэ хоёр маань ийшээ суудлаа шүү дээ сууж. За энэ хоёр маань болохоор дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийг багтаа яхана өөрч авчирсан гэж байна. Кто из вас знает, что такое USDT? За та бүхний дундаас асуулт асуумаар USDT гэдгийг мэдгүй байна гараа өгч. USDT гэдгийг Не все знают. бүгд мэдгүй байна. Это криптодоллар. Энэ бол криптодоллар гэхгүй захим доллар. Да. И вот человек, который создал этот криптодоллар, компанию Tether, является вот Риф Коллинз. За тэгээд энэ криптодоллар бөгөөд Tether криптодолларыг бүтээсэн хүн бол Tether компани үүсгэн байгуулагч энэ Риф Коллинз гэж хүн байна. И этот человек, вот он сейчас создал и стал председателем первого в мире децентрализованного банка. За энэ хүн болохоор одоо өмнөх ажилласаа болоод мэдээж одоо өнөөдөр бөгөөд дэлхийн хамгийн анхны төлөвлөсөн банкны ерөнхий захирлаар ажиллаж байна. Багийн удирдагчаар. Роман Росов — это тот человек, который создал 70 необанков. За Роман Росов гэдэг хүнийг та бүхэн анхаарал хандуулна. Энэ хүн болохоор дэлхийд дээр 70 гаруй необанкыг бүтээсэн хүн байгаа. Ну вот у вас в телефоне же у каждого есть банковское приложение, да? Ханбанк, Волонтобанк. Та нарын гар утсан дээр ч байгаа зөв хаан банкны аппликейшн, голон банкны аппликейшн тэрийг энэ хүн бүтээсэн. Да, вот этот человек как раз создавал вот такие вот эти банковские приложения. Тэгээд энэ хүн бол одоо IT-ийн чиглэлээр банкны аппликейшнуудыг аль гаруй аппликейшн бүтээсэн хүн байгаа дэлхийд дээр. Халед Сулейман — это тот человек, который был председателем Нацбанка Абу-Даби и Катара. Халед Сулейман гэж хүн бол Абу-Даби, Катарын үндэсний банкыг үүсгэн байгуулсан хүн байгаа. Он вхож во все банковские двери. Ер нь бол энэ хүн бол бүх дэлхийн банкны үе талын нээлттэй байдаг. И вот такие вот люди создали первый в мире банк, децентрализованный. За ингээд энэ хүмүүс бас зөндөө багийн хүмүүс байгаа. Эдгээр бүгд нийлээд дэлхийн хамгийн анхны төвлөрсөн бус банкыг үүсгэн байгуулсан. Так что-то заезжает. Не работает. Не ошибай. Все. В другую сторону может быть. Он же не идет туда. Назад идет. Тогда Лёшка есть здесь. Ну, ошибай. Дорогие слайд поможет. Да. Берт выскочи. Все, она поможет нам. Талсбек, мы скажем следующий слайд, она поставит. Хорошо. Вот наши стратегические партнеры. За энэ болохоор манай банкны стратегийн түвшүүд. Ну, виза вам, у каждого из вас, наверное, есть карта виза. За мэдээж хүн болгонд виза гэж карта үзүү, виза. Бүгд хэрэглэж байгаа виза карта. У нас тоже есть карта виза V5. Биднэрт ч гэсэн манай банкны ч гэсэн виза бол өндөрч бүгд. И вот эти компании — это крупнейшие компании в мире. Одоо энэ компаниуд бол дэлхийн хамгийн одоо том компаниудын нэг нэ. Один из них Fireblocks, который застраховал все наши финансы. За нэг нь онцлох юм бол одоо Fireblocks гэж байгууллага компани байгаа. Энэ болохоор манай банкыг тэр чигээр нь даатгсан. Fireblocks. Можно следующий слайд. За дараагийн слайд руу тавьчих. Вот, смотрите, вот эти банковские наши продукты. За энэ болохоор манай банкны бүтээгдэхүүнүүд байна. И самые интересные из них, это вот которые как биткоин, когда-то вам раньше майнил, да, можно было на любом ноутбуке включить. Это вот программа называется ITO. За одоо яг биткойныг анх олборлож ирсэн шүү дээ. Компьютер дээр тэгээд тоног хөрөмж. Яг тэрнтэй адилхан манай банкнд одоо анхдагч технологийн одоо токены олборлдог юм ITO гэж байгаа.
Это вот тот печатный станок, о котором каждый из вас мечтал. За энэ бол энгийнээр их юмас хүн болгоны мөрөөддөг мөнгө үйлдвэрлэдэг машин байна гэж. И вот вы, если его купите, За та нар нэг худалдаа авснараа он вам каждую секунду будет печатать деньги. танд секунд болгон мөнгийг үйлдвэрлэж өгнө. 1 секунд болгон. Также вот такое банковское приложение. За дараагийнх нь бол банкны одоо юу вэ? Аппликейшн байна. Оно сейчас скоро выйдет в App Store и Play Market. За удахгүй Apple Store бөгөөд Play Market дээр гарна. Сейчас она пока через определенные ссылки у вас в телефоне будет работать. Одоохондоо линкээр явж байгаа боловч хэдхэн хоногийн дараа Apple Store, Google Play тусдаараа та бүхэн шууд утсан дээр суулгаад авчиж болно гэж байна. Вот такие вот посттерминалы и криптоматы. За энэ болохоор дараагийнх нь ухаалаг пост машинууд мөн одоо ATM гэсэн үг. Это для тех, кто занимается бизнесом. Ялангуяа бизнес эрхлэгчид зориулсан гэж байна. У нас есть крутейшая программа лояльности «Энергия», которая позволит токену Wi-Fi очень сильно расти в цене. За дараагийнх нь болохоор одоо энерги гэж бүтээгдэхүүн байгаа манай банкны. Энэ энерги маань болохоор одоо нэг ёсны одоо номын карт нөгөө C аппликейшн байна гэдэг шиг та манай банкны энергитэй хэрэглэгч байх юм бол илүү их давуу тал тань байна гэсэн. И свой собственный блокчейн, VeChain. За тэгээд өөрийн хувийн блокчейн, VeChain гэх систем байна. Өөрийн. И вот смотрите, сейчас в мире существует глобальная проблема. Одоо дэлхийд нийтээрээ одоо нэг асуудал байдаг нэ. Дэлхийн орон дэлхийн нийтээрээ Это переводы. Энэ бол мөнгөн хуурлах шийдвэрүүд. Вот у кого знакомые или там родственники уехали в Южную Корею там, или другие страны на заработки. Магадгүй та нарын одоо бид таньж мэддэг эсвэл гэр бүлийн хүмүүс ч өөр улсад амьдарч ажил хийж байгаа юу? Жишээ нь Солонгос ч юм уу өөр улсууд ч юм уу. У кого уехали? Байгаа зү тийм есть. Вот. Есть, да, такие. И у них, вы, наверное, знаете, они переводят деньги там своим родителям или детям, и это очень проблематично. Большие комиссии берут. За тэгээд тэр хүмүүс маань өөр улсад амьдарч байхдаа одоо ар гэрлэгөө мөнгө шилжүүлэх гэхээр шууд яг нь чөлөөдөө шилжүүлэх боломжгүй байдгаа гэж байна. Мэдээж энэ асуудалтай. Благодаря нашему банку эта проблема решена. За тэгээд манай банк бол 100% энэ асуудлыг шийдэж чадсан гэж. Теперь люди спокойно могут переводить с минимальной комиссией свои деньги с любой точки мира. Өнөөдрөөс эхлүүлээд ямар ч улс орны хүмүүс альч одоо тийм ямар ч валютаар бэлэн мөнгөж вэ, coin ч вэ, ямар ч мөнгийг шууд чөлөөдөө шилжүүлдэг энэ систем бол хийж байгаа. Манай банкны хамгийн гол бүтээгдэхүүн байгаа. И ты их мгновенно получишь. Та шууд тэрийг яах нь тэр мөнгийг шууд та 1 секундын дотор яах нь авна гэсэн үг альч улсад байсан. Хурдан хугацаа гэсэн үг. Можно? Нет, что-то он то работает. Лёшка, ты садись, пожалуйста, на компьютере, здесь не работает. Лёшка. А там у меня в ноутбуке есть мой вот такой кликер. Ага. А Ты ты лучше пока там следующий слайд поставь. вставь его Ага. и мне принеси. Может, карту покажем? Здесь по карте. Да. Да. Вот такая вот физическая карта Wi-Fi, Visa. За одоо та бүхэн анхаалаад миний карт бол манай банкны Visa карт байна. И вы можете прямо сейчас, если зарегистрируетесь по этой программе, за $10 получить виртуальную карту. Та нар маань шууд яг нь бүртгэлийн банкныгаа хэрэглэгчийг нөгөө дансаа нээгээд шууд $10 онлайн виртуал карт яг нь сул нээлгэж болно гэж байна. И она работает по всему миру. Тэгээд энэ карт маань дэлхий дээр ажиллана. Но вот в Монголии есть проблема. Гэхдээ Монголд нэг асуудал байгаа гэж. Она онлайн, вот в телефоне карта не везде работает. Яг нөгөө уулын дэлхий дээр ажиллах байхгүй тэгээ Монгол хоноо виртуал карт чи бас бүх босоод яг нь уншдаггүй байх шүү анхаараа гэж байна. А физическая, она работает. А би Лёшка, положи, пожалуйста. Надо вот эту За вставить. би маань болохоор яг нь чөлөөдөө ямар ч битэм ямар ч югаас бол ажиллана гэсэн үг. Вытащи. Бит карт маань бол. Вот российский, пожалуйста, вот. Можно. Да. Вот смотрите, вот они реальные переводы. За энэ бол бодит шилжүүлгийг та бүхэн баримтаар харуулж байна. Когда люди с России перевели деньги на свою карту Wi-Fi. За жишээ нь хүмүүс Оросоос рубль шилжүүлээд Тио банкныхаа дансыг шилжүүлэнгүүт шууд юу болж авч байна? Доллар болоод USD болоод авч байна зү? Да, это вот с Кыргызского банка были отправлены деньги. За дараагийн баримт бол Кыргызстаны одоо картаар. И вот там написано Сянган, Гонконг. Сянган, Гонконг гэдэг та бүхэн Наш банк находится в Гонконге. Яг Бит банк маань бол Хонконгд байгаа. И сейчас переводы эти идут там, ну, где-то в течение сутки-двое. Одоо бол дэлхийд
дээр шийдвэрлэх маань 1 хоноод 2 хоноод ороод байгаа байхгүй юу? Тухайн валютаа шийдвэрлэхэд USDT-гээр. Но сейчас на днях включится система, За одоо ойрын өдрүүдэд систем маань ажиллаж эхэлнэ. и деньги эти будут мгновенно переходить. Тэгээд тэр систем ажиллахад мөнгө нь болохоор шууд яах нь шууд шийддэг болно гэж. И для того, чтобы, допустим, сейчас купить USDT, ну, есть различные там обменки, биржи, B2B площадки. За жишээ нь одоо өнөөдөр дэлхийд ямар асуудал USDT-г худалдаж авахд бол заавал биржээр дамжина. B2B системээр дамжиж хувь хүнээс авах гэсэн үг байхгүй нэг. И люди там, чтобы обменяться друг с другом, тратят время и можно на мошенников нарваться. Тэгээ хүмүүс маань нөгөө нэг цаг хугацаа алддаг нэ. Одоо нэг ёсны юу болж байгаа гэх юм бол лөөвч ихээр гэнэ бирждээ мөнгөж авах эрсдэлтэй гэж. Теперь никаких мошенников, никакого время не тратишь, мгновенно ты отправил свои тугрики к себе в приложение банковское Wi-Fi, и у тебя сразу стали USDT. За тэгээд одоо энэ мөчөөс эхлээд нэг ч одоо яах нь лөөвч байхгүй болно. Дээрээс нь албан банк байна. Та бүхэн цаг хугацаагаар ч яах нь хэмнэнэ гэдгийг хэлмээр байна. Очень удобно. Вот наши это страны, которые подписали уже договора с нашим банком, платежные системы этих стран. Вот, Япония, Вьетнам, Южная Корея. За одоо энэ дээр бас онцлогоор Азийн орнуудаас манай банктай албан ёсны гэрээгээ эзэн байгууллагуудыг орноор онцлж олон жишээ Солонгосын одоо төлбөрийн системүүд байгууллагууд манай банктай албан ёсны гэрээгээ эзэн. За мөн Япон, Вьетнам гэдэг байна. Внизу внизу это вот мировые платежные системы, это вот SWIFT, Visa, MasterCard, GICB. Тэгээд доор нь тав анзаарч байгаа тийм SWIFT байна. SWIFT, за Visa card байна, SWIFT, MasterCard гэдэг дэлхийн байгууллагууд манай банктай албан ёсны гэрээгээ байгуулсан гэж. И почему отдельно подписали вот эти страны? Яагаад энэ гурван улсыг онцолж байгаа вэ гэхээр потому что там больше всех людей покупает ITO. Яагаад тэгэхээр манай банкны хамгийн их хэрэглэгчид дэлхийд дээр байгаа бүх хэрэглэгчдийн тоолсон хамгийн хэрэглэгчд энэ гурван улсад байгаа гэж. И знаете почему? Яагаад гэдэг та юу гэж бодож байна? Яагаад? Как вы думаете? Солонгос, Япон, Вьетнам юу гэж бодож байна та юм? Азия орн төрөлд технологи илүү. Знания есть она говорит. Да, у них есть знания, они разбираются в криптовалютах. Яагаад гэхээр энэ гурван улсын иргэд илүү их криптогийн мэдлэгтэй гэнэ. Каждый 4-й южнокореец занимается криптой. Судалгаагаар 4 солонгос хүний нэг нь койны мэрэгчлэн байдаг гэж байна. В Японии биткоин еще в 2014 году был официально введен, и можно было покупать за биткоин что угодно. Япон улсад биткойныг 2014 онд албан ёсоор хуульчлаад албан ёсны төлбөрийн эсрэг болгосон юу ч худалдаж авах болдог гэсэн Япон. И они сейчас эту печатную машинку ITO покупают не на 500, не на 1000 долларов. Одоо тэгээ Япон солонгосууд ч болохоор манай энэ мөнгө олбордог машин байгаа шүү дээ. Тэрийг 500 монголчууд ч юм уу бусад орны хүмүүс $500, $1000 авахгүй. На десятки, на сотни тысяч, даже на миллионы долларов. Тэдний бол одоо худалдаа авалтын дүн бол $10,000 эхлээд $100,000, дунджаар бол $100,000 авч байгаа гэж. Ну, это богатые страны. Яагаад тэр уусаар мөнгө байна гэж. Но если ты даже на 1000, на 3000 или на 5000 долларов купишь этот печатный станок, Магадгүй та нэг $1,000, $2,000, $3,000 мөнгө олбордог машин авч болно. даже можно от $250 купить на сегодняшний день. Хамгийн бага гэсэн $250 машин авч болно. У вас $250 это один раз в кафе сходить. Нэг $250 бас яг Монголд бол баг үнцэнгүй нэг удаа ресторан дуусч байна гэж байна. У вас очень дорогие рестораны и кафе. Ер нь бол Монгол өсөлт өндөртэй байна гэж байна. У нас в 2 раза дешевле. Манай улсад танаас өсөлт нь бол 2 дахин юм ташуу гэж байна. Не знаю, как вы живете. Яаж та нар энэ супер гэдэг. Вот наша криптокарта имеет самую минимальную комиссию в мире. За манай криптокарт маань дэлхийн хамгийн шимтгэл багтаа картаар тодорсон гэж байна. Мы биржу Bybit обогнали. Та нар бодоод үзтээ бид нар Bybit гэдэг бирж байгаа шүү дээ. Хотя нам всего лишь 1 год. Манайх нэгдхэн жил болж байгаа. И у нас самые минимальные. Bybit гэдэг дэлхийн бас хоёрт ордог том биржийг аль хэзээ бид нар холдоо хавхан хайсан гэж. Bybit это крупнейшая биржа в мире. Bybit бол дэлхийн бас л хоёрт ирмээр
дээр одоо том бирж байгаа. И вот они здесь показаны комиссии. За одоо анхаарал хандуулаарай. Манай шимтгэлийн Если есть энергия, то комиссии минимальные. За энергитэй байх юм бол шимтгэл нь бага байна. И большие суммы транзакций, переводов. За мэдээж хэрэг бол давуу тал нь юу гэхээр одоо өндөр дүнтэй гүйлгээ яах нь шилжүүлэх боломжтой, өндөр дүнтэй гүйлгээ хийх боломжтой. Энергитэй байх юм бол энэ лимитийг яах нь өсгөхч боломжтой гэсэн. Вот такой картой Wi-Fi был куплен автомобиль Ferrari стоимостью $250 тысяч одним кликом. За энэ FIFA-ийн одоо тийм криптокартаар нэг даралтаар $250,000 үнэтэй Ferrari машиныг худалдаж авсан гэнэ. Нэг даралтаар. Вот у вас у всех есть карта виза. У Та кого нар есть? бүгдээ виза карта зү? У кого есть? Бүгд байгаас дээ. Есть. У всех есть. Бүгдээ виза карта байна. Но вы больше $10 тысяч покупку не сделаете. Та нар $10,000-аас илүү яах нь шууд нэг даралтаар төлбөр тооцоолох боломжгүй гэнэ. Ни одной картой виза, не говоря о криптокарте, такую дорогую покупку невозможно сделать. За бүр виза карт чи бэлэн мөнгөний карт шүү дээ. Зөв одоо бид нар бэлэн мөнгөтэй л карт байгаа шүү дээ. Тийм тэгвэл Тэмбөлийн гэдэг нь болохоор крипто карт бол бүр боломжгүй гэнэ. $250,000 энэ хэлбэр крипто картаар машин авах бол бүр авах боломжгүй. Нашей картой вы можете совершать. Тэгвэл та нар манай картаар яах нь энэ гүйлгээ хийх боломжтой гэж байна. Кто хочет такую карту? Ийм картаа хүсэж байна уу? Яг гэж. $10 прямо сейчас вы можете $10 одоо захиж получить ее. шууд картаа захиж болно. И у нас скоро будет введен крутейший банковский продукт. За одохгүй манай банкны бүтээгдэхүүнүүд одоо дараагийн бүтээгдэхүүнүүд гарч байна. Энэ хэдхэн оны дараа эхэлж байгаа. Депозит до 18% годовых в USDT, то есть долларов. За USDT-гээр чинь доллар гэсэн үг шүү дээ, нэг харьцаатай. USDT-гээр та манай банкнд хадгаламж үүсгэх юм бол и ваши средства не блокируются, никаких комиссий. жилийн 18% хүртэл хүүгээ бодно. Хамгийн гол нь бид чинь нэг хадгаламж үүсгэхээр чинь нөгөө мөнгөө яах нь үрж болохгүй зүг. Тэр чинь цацаа шүү дээ. Вы свободно можете их тратить, и на остаток суммы каждый день будут начисляться доходы. Тэгвэл та бодоод үзтээ та манай банкнд данс үүсгээ. Тэндээ USDT-гээ байршуулаад тусдаа тэр төлбөр тооцоогоо хийгээд мөнгөө урьж явж байгаа. Үлдсэн мөнгөнд нь өдөр болгон хиймэл аяа ухаанаар хүүгийн яах нь бодоод хийж гэсэн үг байхгүй. Ямар ч мөнгө төгсөхгүйгээр жилийн 18% хүртэл хүү авах боломжтой. Может кто-то подумает, это слишком большая доходность, это такого не может быть. Магадгүй хин нэг хүн бодож байгаа шүү дээ. За энэ арай л илүү их хүүгээд ийм байх боломжгүй гэж бодож байгаа хүмүүс энэ донд байгаа. Я занимаюсь криптой уже 9 лет. Би 9 жилийн хугацаанд криптокоиноор ажиллаж байна. И в криптомире, на биржах, на различных площадках вот эта доходность доходит до 25%. Ер нь бол дунджаар крипто ертөнцид бол хүүн жилийн хүүн, долларын жилийн хүүн бол дунджаар бол 25%-тэй байдаг гэж байна. Даже в Телеграме, если вы купите тон, и даже они там предлагают тоже USDT до 25%, но там ваши средства будут заблокированы. Telegram дээр та нар Telegram дээр USDT-гээ байршуулаад хүүгээ бодож авъя гэж бодож Telegram байгаа шүү дээ. Тэн дээр бол 25% хүртэл байдаг гэж байна. Тийм систем. А здесь никаких блокировок. За энэ дээр бол ямар ч нөгөө давуу тал нь юу гэх юм нөгөө хадгаламжийн мөртлөөрөө дураарай хэнэ үрж болно гэж байна. И это происходит за счет искусственного интеллекта и различных пулов ликвидности в криптомире. За энэ юугаар давуу талтай гэхээр нөгөө аль биесний одоо манай банкны одоо яг хиймэл оюун ухаанаар таны хүүг бодож байгаа гэсэн үг. Та мөнгө өржсэн ч гэсэн. Вот такая вот нода, это печатный станок, который вам будет печатать деньги. Можно потом ты покажешь, я здесь буду переводить, да? Потом ты покажешь. За энэ манай ITO манай одоо нөгөө бид нар энгийнээр яриад байгаа шүү дээ. Энгийнээр уучлаарай тийм мөнгө олборлох машин гэж яриад энгийнээр бол. Энэ бол манай тогломжсон ITO байна. Хувьцаа гэсэн үг шүү дээ. Кто хочет такой печатный станок у себя на телефон? Ийм одоо тийм мөнгө олборлдог утсан дээр машинтаа болох хэрэгтэй хүмүүс байна уу гэж байна. Есть такие люди? Не все хотят. Мэдээж бүгд биш. Наверное, до самой смерти хотят работать. Тэгэхээр насан туршдаа ажиллана гэсэн үг дээ гэж байна. Тийм машинтаа болохоор. Когда вы покупаете такой печатный станок, вам дарят сертификат акций банка. За та одоо яг энэ одоо таны ITO-г худалдаж авч байгаа шүү дээ $250 зэхэж байгаа гэсэн. Худалдаж авахд одоо банк маань бүх үйл ажиллагаанд хийж байгаатай холбогдуулан танд одоо хувьцаагаа тодорхой хэмжээний хувьцааг бэлгэлнэ гэсэн үг. То есть, когда мы
мы выйдем на биржу IPO, ты станешь полноправным акционером этого банка. Бид нэр одоо тун удахгүй IPO-гоор бирж дээр ороход энэ хувьцаа чи яг л аль биесний яах юм. Ну, пройдет там 3-5 лет где-то. За нэг 3-5 жилийн дараа гэхэд И самое важное понимать, почему наш токен вырастет. Я вам сейчас расскажу токеномику. за одоо нэг зүйлийг бүгдээр маш анхааралтай хандуулъя гинэ. Яагаад энэ VeFi гэдэг токеныг бид холборлох ёстой вэ? Дээрэс нь яагаад VeFi токены үнэн яах вэ? Өснөө гэж бид яриад байгаа. Энэ хоёр асуулт дээр бүгдээр хариулт авъя. Это вот как экономика. Яг л сан эдийн засаг гэсэн үг байхгүй юу? Токеномика гэдэг системийг танилцуулж байна. Мы взяли эту аналогию биткоина. За бид нар энэ аналог бөгөөд энэ одоо ерөнхий загвар нь бол биткойноос авсан гэж байна. То есть токенов ограниченное количество. За манай олборлож байгаа токен бол тодорхой хэмжээний хувьтай олборлогдно. Их всего лишь за 8 лет, то есть до 2032 года, будет добыт 1 миллиард. Одоо та нар бодоод үзтээ 2032 он хүртэл бөгөөд нийтдээ 8 жилийн хугацаанд дэлхий дээр 1 тэрбум VeFi токен олборлогдоод дууснаа. 1 тэрбум гарна гэсэн. Как вы думаете, для всего мира 1 миллиард это мало или много? Би та нараас нэг асуулт асууя. Дэлхий даяар олборлож байхад 1 тэрбум VeFi токен их үү бага уу? Мало, да? Мало, конечно, мало. Конечно, мало. Даже по одному токену VeFi на весь мир не хватит. Нэг дэлхийн хүн амын хүмүүс нэг токентой байсан ч хүрхгүй гэсэн үг байхгүй, бага байна гэсэн үг. Они будут добыты на протяжении 8 лет. Тэгтээ энэ нэг дор нэг тэрбум гарахгүй шүү дээ. 8 жилийн хугацаанд Каждые 2 года будет происходить халвинг, то есть их добыча будет в 2 раза уменьшаться. 2 жил тутамдаа халвинг бөгөөд хуваагдал явах гэсэн үг. Нэг өснө хуваагдал гэдэг танилцуулж байна. Сейчас идет распределение 8 токенов в секунду. Одоо 1 секундэд 8 токен дэлхийгээр 1 секундэд 8 токеныг дэлхийдээ хувааж авч байгаа. 1 секундэд. В следующем году их станет 4 токена. 1 жил олборлсон шүү дээ бид нар. Тийм учраас дараа жил 2 дахь жил рүү орохоор 1 секундэд 8 токен олборлж исэн бол 4 болно гэсэн үг байна. 4 Потом 2 токена, 1 токен и будет добыт последний За миллиард. тэгээд дахиад 2 жилийн дараа 2 токен болоод ингээд ерөнхийдөө 1 токен болоод 2032 онд гэхэд дэлхийд даяар 1000 VeFi токеныг авах нь. Авцнаа гэсэн үг. Это вот как биткоин, те первые люди, когда начали его майнить 17 лет назад. Энэ юм нь бол яг биткойн гэхгүй юу? Ерөөсөө та нар тэгэл ойлгочих гэж байна. 2017 жилийн өмнө биткойныг хүмүүс анх олборлож ирсэн шүү дээ. Яг тэр систем эхэлсэн гэсэн үг байна. Дахиад Тогда 50 биткоинов каждые 10 минут добывали те, кто включил компьютер. 17 лет назад Да. 17 жилийн өмнө 10 минут тутамд 50 биткойн дэлхийд даяар хуваагдчихсан. 10 минут тутамд. Потом стало через 4 года 25 токенов, 25 биткоинов, и так каждые 4 года их уменьшалось. За 4 жилийн дараа хуваагдал явагдахад хэд болох вэ? 10 минут тутамд 25 биткойн дэлхийд даяар яхад хуваагдсан. Дахиад 4 жилийн дараа хэд болсон? 12.5 болсон зүг үү? Ингээд өнөөдөр 17 жил биткойн олборлогдож байна гэж байна. И сейчас всего лишь каждые 10 минут всего лишь 3 биткоина распределяется на весь мир. Одоо та нар бодлоо одоо биш өнөөдөр биткойн яаж олборлогдож байгаа гэж 10 минут тутамд ердөө дэлхийд даяар 3 биткойн болж байгаа. Чтобы добыть 1 биткоин, затраты идут где-то 50 тысяч долларов. Одоо өнөөдөр та нар 1 биткойныг олборлохын тулд дунджаар тоног төхөөрөмжтөө $50,000 зарцуулна. $50,000. У нас, если ты сейчас вложишь 50 тысяч, Одоо та нар ITO-роо жишээ нь одоо бид 17 жилийн очсон шүү дээ. Одоо та нар $50,000 ийш орлоход ты миллионером станешь. шууд долларын сайтан болно гэж. Ну и самое важное, это понимать, для чего нужна эта монета, этот токен. За одоо бид нар энэ VeFi-г бүгд олборлох гэж сууж байна зү үү? Энэ VeFi-г яах гэж бид нар олборлох гээд байгаа вэ? Энэ VeFi токен ер нь бидэрт юунд хэрэгтэй вэ? Потому что некоторые из вас, попадали на всякие там мошеннические токены, вам там лапшу навешали, что он вырастет, и пролетели. Есть такие люди в зале? За энэ дунд заалан бас л байгаа л ах гэж байна. Ийм coin дараа тийм ч мөнгө оруулалт тэгнэгээ баахан мөнгө алсан хүмүүс байна уу энэ нь бол Есть такие? байна. Есть. Я сам пролетал. Би ч гэсэн та нарын нэг байна гэж байна. Когда не умел разбираться. Ягаад гэвэл надад мэдлэггүй байсан учраас
Би юм ялгах салах боломж надад байгаагүй гэж. Энэ зөв байна уу буруу байна уу? Но я потом стал профессионалом. За тэгээд би суралцаад мэрэгчлэн болсон гинэ. Я стал разбираться. Ингээд би ойлгож гисэн гинэ. Энэ бүх зүйлийг ойлгоод зөв бурууг нь харж гисэн. Может быть, вам сейчас тоже предлагают там различные компании вступить там, где вам там ваши деньги там вырастут неимоверно. Одоо хүртэл байдаг гинэ тийм компаниуд хүмүүсээ тэгээ та мөнгө олох тэдэн хувиар өснө гэж ярьдаг компаниуд байдаг. Я вам 100% гарантию даю, это все лохотроны, я вас обманут. Би танад 100% битгоо гинэ. Энэ бүх компани хичнээн гоё зүйлийг яриад хичнээн гоё зүйл харуулж ажилласан 100% лөө шүү гэж. Потому что самое важное это конечный потребитель. Яагаад гэх юм бол тухайн компани альва нэгэн бүтээгдэхүүнийг гаргаж авал хамгийн эцсийн зогсоол энгийн хэрэглэгчид, эцсийн хэрэглэгчид байсан. Токен Wi-Fi единственный в мире из всех криптовалют, которым вы можете без всякой конвертации сразу расплачиваться нашей картой Wi-Fi, себе хлеб купить, молоко, билеты на самолет, что угодно. Wi-Fi токен бол дэлхий дээр цорын ганц анхдагч бөгөөд цорын ганц нэгч Wi-Fi шиг токен байхгүй нэ. Яагаад цорын ганц гэж байгаа вэ гэхээр цорын ганц ямар ч нөгөөний биржээр дамжихгүйгээр шууд талхаа худалдаж авна. Махаа худалдаж авна, онгоцныхаа билетээ худалдаж авна. Нэг ёсны цорын ганц шууд худалдаад явна. Юу ч худалдаж авч болдог токен нэ. Нэг ёсны мөнгө л гэсэн үг байхгүй юу? Сейчас появится в начале следующего года программа займов под залог токена Wi-Fi. За одоо он гараад манай Wi-Fi токен дээр зээлийн үйлчлэг, манай банкн дээр зээлийн үйлчлэг хийж байгаа. В криптомире есть DeFi проекты, это децентрализованные финансы, где под залог биткоина или эфириума можно взять кредит. За крипто ертөнцид нэг тийм хоёр чиглэл гинэ. Одоо биткойн, этериум барьцаалаад зээл авч болдог чиглэл байгаа гэж. Почему люди берут эти кредиты? Хүмүүс яагаад тэр зээлийг авдаг вэ гэхээр Можно же продать биткоин или эфириум и получить USDT. магадгүй тэр хүн биткойноо заавал зээл процент тавьчихснаас зараад USDT болгочих болох болно. Но если ты сейчас продашь биткоин, он потом будет стоить $1 миллион. Тэгэхээр чи одоо биткойноо зарчсан магадгүй өсөөд $1 сая болчихвол яах вэ? Поэтому люди под залог этих криптовалют берут кредиты. Тийм учраас ихэнх хүмүүс биткойн, этериум барьцаалаад зээл авдаг. Наш токен Wi-Fi за счет этого очень сильно вырастет в цене. За манай Wi-Fi токен одоо он гараад Wi-Fi токеноо барьцаалаад банкнаас USDT зээлж штэ хүү багтай. Тэгснээр манай Wi-Fi токены үнэ маш сайн өснө гэж. И эти кредиты не будут вводить людей в долговую яму, в кабалу. Тэгэхээр нөгөө тухайн зээл нь одоо манай банкнаас авч байгаа зээл штэ таныг асар их ингээд мөнгөний дарамтанд оруулах гэнэ. Яагаад гэх юм бол Потому что залогом является токен Wi-Fi. яагаад тэгэхээр процент Wi-Fi та тавьчлаа. Он растет в цене. За барьцаалсан байгаа Wi-Fi чи үнэ өсөд байна. А растет в цене почему? Потому что люди на бирже покупают его, Яагаад үнэ өсөж байгаа бирж дээр байгаа Wi-Fi-ийг тэг хүмүүс аваад в банке закладывают его банкнд барьцаалаад и берут кредит в USDT. тэгээд USDT-гээр зээл авч яана гэж эхлэн гэж. Токенов на бирже становится меньше, Бирж дээр байгаа токен багасна. и цена его растет. Үнэн яхна өснө. Понятно? Энэ бол ойлгомжтой систем. И ты наоборот станешь в 2 раза богаче, если возьмешь Тэгээд таны кредит. барьцаач өдрөөр өсөж байгаа та хоёр дахин баян болно гэж. Даже если твой бизнес обанкротится, Магадгүй таны хийсэн зээл авсан бизнес чи амжилт. токен Wi-Fi уже, я не знаю, там в следующем году, может быть, $10 уже будет Ер стоить. нь бол Wi-Fi одоо бидний бодлоор л одоо байгаа энэ өсөлтийг харахад бол эргэжил бол $10 болно нэг шиг. Сейчас он стоит почти $2. Одоо өнөөдрийн ханшид бараг $2 болж. Я когда приехал месяц назад, вот 5 октября я приехал сюда в Монголию. 5 сарын 10 сарын 5 би Монгол улсад ирсэн сая 10 сарын 5. И токен Wi-Fi стоил 60 центов. Тэгээд намайг яг ирсэн өдөр бол 60 центтэйсэн. Wi-Fi хүн токен. За месяц он сейчас поднялся, стоит почти $2. Сарын хугацаанд $2 болж байгаа та хүн бодоод үзтээ. То есть ты мог бы сейчас в 3 раза богаче стать, Та нар маань сарын өмнө бидэнтэй нэгдсэн бол 3 дахин баян байх байлаа. если бы купил токен Wi-Fi. Wi-Fi токеныг авсан бол 3 дахин өссөн байна гэж. Также будет программа лояльности, которая тоже позволит, она уже сейчас есть, энергия, которая как увеличивает стоимость токена Wi-Fi. За тэгэн бод энерги гэж байгаа шүү дээ. Одоо бидний ихтэй номин карттай ажилласан CV аппликейшн манай банкны үнэн чиглэлд зориулсан энерги маань мөн Wi-Fi токены өсөлтөнд нөлөөлнө гэж.
И также будет свой собственный блокчейн VeChain, где токен Wi-Fi будет являться газом. Өөрийн хувийн блокчейн VeChain систем байгаа. Тэр нь болохоор Wi-Fi токен маань тэр блокчейн VeChain системийн шинжилгээ мөн болж өрнө. Вот кто знает монету BNB? За та нар энэ дундаас BNB гэж токеныг мэдгүй байна уу? BNB. Узнают, да, некоторые? Знаю. Вот она стоила 10 центов. Когда? В 2017 году. 2017 онд BNB 10 центтэй байсан нэ. BNB гэдэг токен анх гарахтаа. И у нее только одно предназначение. BNB бол нэг л даалгавартай нэ. Оно является газом, то есть комиссией в сети блокчейн Binance Smart Chain. BNB болохоор Binance гэдэг бирж байгаа шүү дээ. Тэр бирж гарахтаа BNB-г шимтгэхийн мөнгө болгож яг яах нь одоо VeChain шимтгэхийн мөнгө болгож гаргасан. Знаете, она сейчас сколько стоит? Одоо өнөөдөр хашны дээр BNB-г Кто знает? хэн мэдгүй. 1100. $1100. $1100 гэсэн ингээд одоо та хэд байна? Один BNB. Нэгэн BNB $1100 болсон. Было когда-то 10 центов. Анх 10 центээс нь санаж 17 он. Представляете, если бы вы купили его тогда на $100, Та нар бодоод үзтээ тухайн үед та нар $100 BNB авсан бол вы бы сейчас миллиардерами были бы. та нар долларын зэрэг байх байлаа гэж байна. С токеном Wi-Fi произойдет то же самое. Wi-Fi токен ч гэсэн энэ ирээдүйд татна. Но пройдет какое-то время, Хэсэг хугацааны дараа это не произойдет сразу. шууд өнөөдөр гэж хэлж чадахгүй шүү. Маргааш гэж хэлж байна. Почему одни люди богатые, другие бедные? Яагаад зарим хүмүүс баян байна, зарим хүмүүс ядуу байна? Знаете почему? Яагаад Я вам открою два секрета. би та нарт хоёр нууцыг бэлгэж өгье. Кто хочет узнать? Хэн мэдгийг хүсэж байна? Секрет богатства. За одоо баян байх нууц. Есть кто хочет? За есть. Не все хотят. За хэсэг. Смотрите, первое это уметь рисковать. За нэгдүгээр одоо асар баян байхын тулд эрсдлийг бүрэх ёстой. Нэг өстө эрсдэлтэй ахын бүрэх ёстой. Гэхдээ сурах ёстой гэнэ. Эрсдэлтэй ахын хийж сурах ёстой гэж байна. Я с 90-х годов занимаюсь бизнесом. 90 оноос хойш бизнес хийж байна. Я всегда рисковал. Би үргэлж эрсдэл. Раньше при Советском Союзе за то, что занимаешься бизнесом, в тюрьму сажали. Миний одоо залуу үед болохоор Советский Союз гэж байгаа. Социализмын үед бол бизнес хийж байгаа хүмүүс шуурд гэдэг байсан гэж байна. И те, кто занимался тогда бизнесом, называли спекулянтами. Тэгээд тэр үед бизнес хийдэг хүмүүсийг айгүй буруугаар хэлжсэн, спекулятор гэж нэрлэжсэн байна. Но потом все увидели, что эти спекулянты стали миллионерами. Дараа нь нөгөө болохгүй байгаа нөхдүүд нь сая доллараас мөнгөтэй болсныг хараад И все люди стали спекулянтами. тэгээ бүх хүмүүс тэдэртэй адилхан болсон гэж бизнес хийж эхэлсэн. Все начали заниматься бизнесом. Тэгээ бүгдээрээ бизнес хийж эхэлсэн. Но поезд ушел. Тэгтэл богоо өнгөрсөн. С биткоином тоже поезд ушел. Биткойны богоо ч гэсэн явсан байна. BNB тоже поезд ушел. BNB-ийн богоо ч гэсэн явсан байна. Тебе сейчас приехал Wi-Fi. Одоо тань дахин нэгэн боломж Wi-Fi ирсэн байна. Если ты не рискнешь, можем говорить. Если ты не рискнешь, то так и останешься жить. Та өнөөдөр тэ эрсдэлтэй алхам хийж сурахгүй бол яг таны амьдрал бол нэг сүртэй өөрчлөгдөхгүй гэж байна. И вторая черта – это терпение. За хоёр дахь нууц, баяжих хоёр дахь нууц болохоор төвчээр. Вот мультимиллиардер Джефф Безос, это молодой миллиардер, он спросил у Уоррена Баффета, говорит, почему все люди не могут стать миллионерами, как ты, и миллиардерами? Открой нам секрет. За мулти тэр хүн Джефф Безос гэж хүн байгаа шүү дээ бид нар мэднэ те. За тэр хүн асуусан нэ Уоррен Баффет гэх хамгийн өндөр настай хөрөнгө оруулагч тэр хүнээс яагаад бүх хүмүүс баяж болдгоо? Яагаад тийм хүмүүс баяж болно? И он сказал, ну это просто же. Говорит, нужно покупать акции различных компаний на фондовой бирже понемножечку и ждать лет 15-20. Тэгээ Уоррен Баффет хэлсэн баяжих чинь амар амархан шүү дээ. Одоо ингээд бүх олон төрлийн компаниудын хувьцаа байгаа шүү дээ. Тэрнээс баг аваад тэгээд 15-аас 20 жил үлээх хэрэгтэй. И Джефф Безос говорит, ну это так легко же. Тэгээ Джефф Безос говорит, тийм амархан шүү дээ. И ты через 15-20 лет стал миллионером. Тэгээд чи 15-аас 20 жилийн дараа өссөн өсөөгөл долларын сайтан бол. Вот биткоин прошло 17 лет. Биткойн ч гэсэн 17 жил өнгөрсөн. Люди не то что миллионерами, миллиардерами стали. Хүмүүс долларын сайтан биш, бүр долларын тэр бомбод болсон хүмүүс зөндөө. А кто-то продал эти биткоины Зарим нэг хүмүүс биткойноо зарсан. и не стал. Как пицца. Да, вот это как раз история пиццы. Есть один человек, он купил пиццу за 10 тысяч биткоинов. Нэг
биткойны 17 жилийн хугацаанд болсон түүхийн хамгийн гайхамшигтай төв юу гэхээр нэг залуу би 2 ширхэг визаг 10,000 ширхэг биткойн худалдаж авсан. Это $25. Яг $25 тэнцсэн баггүй тухайн өдөр нь ханшин Сейчас 10,000 ширхэг биткойн. 10 тысяч умножьте на $100 000. Тэгэхээр та нар өнөөдөр 10,000 ширхэг биткойн өнөөдрийн ханшаар $100,000 хөрвүүлээд үзгүй та хэдэн төгрөг болох вэ? Это 10 миллиардов долларов. 10 тэрбум доллар өнөөдрийн ханшаар. Если бы у тебя было сейчас 10 тысяч биткоинов, как бы ты жил? Таны амьдралдаа яг өнөөдөр 10,000 ширхэг биткойн байсан бол таны амьдрал ямар өнгөтэй байх вэ? Та Но это яаж нужно было подождать 15 лет. Гэхдээ тэр хүн тисэж чадаагүй. Төвчээр байсангүй гэж 15 жил үлээ. И вот почему все бедные люди остаются бедными, они не умеют ждать. Тийм учраас ихэнх хүмүүс яагаад ядуу амьдрал гэхээр хүлээж нөө төвчээр яана байдгүй гэж. Они теряют свои деньги. Мөнгөө алддаг. Потому что им говорят, купи вот этот токен, и ты завтра будешь миллионером. Тэгээ яагаад тэр ихэнх одоо тийм хүмүүс тааруулсан глобалын компаниуд гэдэг нь одоо тань токеныг аваад маргааш баян болно гэдэг ч юм уу. Тэр чинь худлаа гэж байна. Здесь нужно подождать 3-5 лет. Энэ дээр 3-аас 5 жил хүлээх ёстой. 3-5 лет это много или мало? 3-аас 5 жил их үү баг уу? Нормально. Нормально. А если вы посмотрите назад, Тэгэх юм бол та буцаад эргээд харах юм бол вы уже полжизни прожили. магадгүй зарим хүмүүстэй амьдралынхаа тал насыг насалсан байгаа. Кажется, вчера только в школу ходил, в садик ходил, в институте учился, женился, а тут у тебя уже внуки выросли. Ер нь одоо ингэ эргээд харах саяхан л эцэстэлэг сургууль явал оюутан байжсэн чи хүүхдтэй суусан чи одоо бүр өвөө болсон сууж байна гэж. Саяхан л ярьж санагдаж байна. Да, и когда людям говоришь, подожди 3-5 лет, ты станешь миллионером, Тэгээ хүмүүс би гэдэг 3-аас 5 жил тисчгээ. Тэгээ чи долларын саятан болгох хүмүүс чадахгүй гэдэг. я пойду лучше вон в ту пирамиду, там сразу деньги Тэгээ дают. би тийш явна тэнд надад шууд орлого байгаа. Дандаа шууд орлого хүсэж байдаг хүмүүс. И теряют деньги. Тэгээ мөнгө алддаг гэж. Но 3-5 лет, будет как 3-5 дней пролетят. Тэгээ ер нь бол сүүлийн үед 3-аас 5 жил чинь 3-аас 5 хоног шиг өнгөрч байна гэж. И пройдет это время, наш токен VeFi будет стоить сейчас $10. Тэгээд тун удахгүй манай VeFi токен $10 төлөө. Сейчас порядка 20 компаний имеют капитализацию 10 миллиардов За долларов. одоогийн байдлаар дэлхийд нэг 20 компани байдаг гинэ. 10-аас дээш тэрбум долларын койны эргэлттэй 20 токен койн байгаа. В течение 5 лет в криптомир зайдут порядка 200 компаний, которые будут иметь капитализацию больше 10 миллиардов долларов. За тэгээд судалгаагаар ойрын 5 жилийн хугацаанд дэлхийд дээр 200 компани 10-аас дээш тэрбум долларын ягнаа эргэлттэй 200 компани орж ирнэ. Та нар боддоо ямар их хөгжих крипто ертөнцийн. И мы войдем в топ-100 криптовалют, и наш токен будет стоить $10. За бидний зорилго бол манай VeFi токен маань топ 100 крипто токен руу орно. Тэгээд $10 болно гэж ханшина. У нас руководитель банка, председатель Риф Коллинз, который создал третью криптовалюту в мире. Одоо энэ банкыг удирдах байгаа үнийг бүгдээ ганцхан үнийг л анхаарай л та. Тэр болохоор Rip Collins гэж хүн байгаа байхгүй. Тэр хүн болохоор дэлхийд дээр одоо өнөөдөр эренбээрээ 3-т жигсаж байгаа USDT гэж байна шүү дээ. Тэрийг бүтээсэн хүн энэ банкыг удирдах гэж бодоод үз. Леша, там это... Я ты понял, я застаю. Хорошо. И кто хочет посмотреть, как работает печатная машина? Юу, энэ нөгөө нэг яаж олборч байгаа хэрэг хүсэж байгаа хүмүүс байна. Яаж олборч явж байгаа процесс есть. Тогда ты покажи. Я вам на практике сейчас покажу, как это работает. Раз ты оттуда поговори, я здесь постою. Да. За одоо би та бүхэнд яг өнөөдөр цаг алдахгүй шууд практик дээр яхана харуулъя гэж байна. За энэ дундаас одоо Азтангаа тодруулахыг Таласбек, давай я два этот приз сделаю, айдё. Да. Пока ты приготовишься. Таласбекийг бэлдэж байгаа оронд Азтангаа тодруулъя тийм үү? За өнөөдөр Таласбек маань 4 Азтан 250 тус бүр $250 ITO яхана бэлдэж байгаа шүү. Тэгээ 4 Азтан маань шууд одоо энэ үжиглээд энэ цаг үжиглээд шууд олбортой яхана ихшүүлээд гэрлэг байна. За баярлалаа. За бидний төлөө би шууд 4 Азтангаа тодруулж тийм үү? Тэгээд дараа бас нэг маш гоё бэлэг байгаа. Тэр нь iPhone 17. За энэ дундаас Азтан бид хүн гэрлэвэ iPhone 17-аар харьцаа. За болж байна. За нэг алаа тагшаад бүгдээ цаг нэрээ яа. За суулгаж байгаа юм чи. Шууд ихтэй зовнги. Одоо бүгдээ ихтэй 4 Азтангаа тодруулаад зөв. За үүний дараа
Таласпек маань мэдээлэл өгсөний дараа бүгдээрээ одоо хамгийн сүүлд нь iPhone-ийнхаа асуулт гэх юм тодруулъя. За манай офис маань ерөнхийдөө бол манайх чинь гэр бүлэрээ Maxi Pro ашигтай бүгдээр оруулж ирсэн. Баггүй манай гэр бүл та бүхэн мэдэх бах тийм бас сонсч байсан баг. Дэлхийд дээр цорын ганц антибиотик төсвөртэй амин бактерийг антибиотик манай гэр бүл оруулж ирдэг. Ерөнхийдөө хуваараа бизнес эрхлэгч нар тэгээд жилийн өмнө Таласпек маань Монголд ирэхэд бол мэдээж бид нар бол хөрөнгө оруулсан. Одоо надтай хамт 700 гаруй байгаа. Зарим хүмүүс маань бол $1000. За тэгэл зарим нь бол $10,000, зарим нь бол $500, $250 тухайн хүн бол өөр боломжоор жилийн хугацаанд монголчууд олборлсон байгаа шүү. Энэ бол анх одоо өнөөдөр яаж байгаа зүйл биш. Бүгд оруулсан хөрөнгө оруулалтаа 500-аас 1000% явна. Үржүүлээд авсан. Яагаад гэх юм бол жилийн өмнө манай Wi-Fi токен маань анх олборлож эхэлж байхад 10 центтэйсэн баггүй. Бирж дээр одоо шууд 16 цент болоод тэрнээс хойш нэг ч унаагүй 40 цент дээр нэлээд удаж байгаа. Сая одоо банкны нөгөө бэлэн мөнгөний бүлэг байгаа шүү дээ. Одоо энэ чинь Swift, IBAN гэдэг бэлэн мөнгөний бүлэг энэ ойрын өдрүүдээс эхэлж байгаа. Ер нь бол та нар сайт руугаа одоо банкныхаа данс руу орох юм бол тийм маш их шинэ мэдээлэл сүүлийн 3 хоногоос солигдож байгаа. Тийм учраас монголчууд маань бол бүгд одоо 700 гаруй хүн олборлсон бодит үр дүнгээ авцсан. Өөрсдөө бодит Wi-Fi зархан зараад худалдаа аваад хийж үзсэн. За зарим нь бол хадгалж байгаа. Тийм учраас өнөөдөр энэ хангамж хийж байгаа. Яагаад гэх юм бол бид нар нөгөө Монгол хүмүүст заавал өөрсдөө яг нэг туршаад үр дүнгээ авчаад ингээд хүмүүст ирэхгүй бол бид чинь нэр хүндээ албан буруу зүйл хийж үзэн үү. Дээрээс нь хүмүүсийн амьдралаар бас тийм санхүү гэж асар том асуудал шүү дээ. Хүмүүс ямар зоригтой хүмүүс нь одоо сая Таласпек ярьдаг шүү дээ. Тийм тоог ингээд байдаг. Тийм зориг бол надад бол байхгүй. Тийм учраас би өөрийнхөө амьдралд өөрийнхөө бие дээр нэг жилийн хугацаанд туршаад тэгээ өнөөдөр ингээд хаа бүхэнд яг бодиттой зүйл учраас танилцуулж байгаа гэдгийг хэлмээрээ. За 4 хазтангаа тодруулж юм.